би гарч ирэл ингээд асаал ингээд чамин амин яваа бас оо эсвэл бараг галзуу юм байна гэж бодож байгаа шүү дээ. Тэр чинь тайзан дээр ингээд би одоо яг зураг мураг авах видео ингээд мэдгүй ингээд бүр цаанаасаа ингээд асчдаг. Тэнгүүд буугаад ирэнгүүд болохоор ингийн. I work hard. Too hard. I work hard. Too hard. I work hard. Миний хувьд бол яг хоо би уугуул хотын иргэн Улаанбаатар хотод 2 дугаар эмнэлэгт ирсэн байгаа. Миний ээж аав хоёр болохоор хоёлаа зураач. За тэгээд яг тэр нөгөө социализм яг дуусж байгаа үед болохоор Оросд дээд сургуулаа хожоод яваад тухайд би оюутан ээж авах болохоор дагаад Москвад 10 жилээ төгссөн байдаг. Тэгээд нөгөө Оросын боловсрол болохоор цаанаас нь бидний нөгөө бүгднийг нэгдсэн журмаар шахаж одоо тий спортын аль нэгэн төрлийг сонгуулдаг байгаа. Тэгээд тухайд бол би нөгөө 3 гимнастикийг сонгосон байна. Би миний яг ингээд нөгөө гараа болсон. Гэхдээ би томроод юм уу дараад фитнес болъё гэж юусоо бодоагүй. Зөөр анх ингээд их хөл тавьсан маань энэ спортод тэр энэ уран сайхны гимнастикаар яг энэ Оросуудын ингээд шахуултгаар одоо энэ спорт маш их хэрэг болж байгаа байхгүй. Яг тэр нэг Оросын тэр их одоо шахалт их нөгөө балетийн тэр дарамтыг нөгөө маш их нөгөө биеэрээ жоохон бахтай мэдэрсэн болохоор энэ спортод би нөгөө шантардгүй. Бодибилдингийн спортыг хүн болго ойлгодог болчихлоо. Тэгээд маш ихээр хөгжиж байна. Манай Монголд бол бодибилдингийн 2 холбоо байдаг. Манай Монголын бодибилдингийн фитнесийн нэгдсэн холбоонд бол боди фитнес гэж байгаа. Одоо нэг шашдгаар боди фитнес гэдэг арай хүндэрсэн жоохон 30 талтай. Тэгээ фитнес мис гэж байгаа. Энэ үзүүлбэртэй байгаа. Тэгээд бикини гэж байгаа. Тэгээд фит модель. Тэгээ сая нэг шинэ гарсан англи нь болохоор дэлхийд гараад Азад бас сая энэ авралаад бас явчаад ирсэн. Энэ манай wellness гэж англи байгаа. Тэгээ миний хувьд бол 2000 оноос хойш фитнес миссийг хийсэн. Нэг 20 гаруй жил хийж байгаа. Энийн 14 жил нь бол яг уралдааны жил болсон. Бодибилдингийн спорт бол өөрөө айгүй хүнд хэцүү. Хүмүүс яг мэргэжлийн тамирчингуудын бол шууд дасгал хийгээд 1 жил хийгээд 2 жил хийгээд шууд уралдаад байна. Бидэрт бол нөгөө булчингаа нөгөө хадгалж том болгохын тулд завсарлагаа хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ их олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтэж байдаг. Сая энэ коронавигаар болохоор би төрлөө өөрчилж wellness гэж ангилд орсон. Тэрийг Монголдоо яг энэ холбоонд 2 жил хотын аваргаар, улсын аваргаар тавиад энэ цаашдаа хөгжөөд одоо ингэ явж байгаа. Сая Азийн аваргад яг нэгээр оролцоод паспорт орсон. Тэгээд одоо хошоо хүрэлттэй байгаа. Тэгээд энэ дэлхийн холбооныхаа 100 Азийн алтан хүрэл гээд авсан маа. Тэгээд хошоо мөнгөн медальтай. Тэгээд энэ олон жил хийхдээ энэ 14 жил яг уралдааны жилүүд байхдаа нийтдээ 39 удаа тайзан дээр гарч тэгээ манайх топ 6-аар тасалдаг байгаа. Тэгээд топ 6-гийнхаа ерөөсөө нэг ч удаа топ 6-аас мултарч үзээгүй ийм тамирчин байгаа. Тэгээд Турк улсын аварга, Зүүн Азийн алтан хүрэл, тэгээд Азийн аваргын хошоо мөнгөн медаль, хүрэл медаль, Монгол улсын 2 удаагийн аварга. Тэгээд дэлхийн бодибилдинг холбоо маань өөрөө 1946 онд бий болоод манайх 1993 онд гэрээцсэн байна. Тэнгүүд 29 жилд манад одоо дэлхийн аварга төрөг байгаа. Энэ жил болохоор бид нар ингээд багаараа ингээд сая маш их сайн 20 хэдэн тамирч 22 тамирч яваад багийн дүнгээрээ 2-т орсон байгаа. Тэгээд энэ жил бас их олон тамирчин одоо спортын төрлүүдийг харж байхад бол Монголд айгүй их одоо Монгол маань их ээлтэй байгаад байна. Тэгээ энэ жил одоо 11 сарын 3-нд болохоор дэлхийн аварга Испанд болж байгаа. Бид нар бүгдээрээ хүлээлттэй байгаа байхгүй. Энд аавыг өгсөн бас нэг хүнд нэг хувийн одоо даар юм эсвэл нэг өгдөл байдаг гэж байгаа. Бус нь олон 99% одоо хөдөлмөр тийм ээ. Тэгэхээр одоо яагаад энэ хүнд гэхээр энэ өөр бодибилдингийн нэршлэн өөр бодибилдинг спорт байхгүй. Тэгэхээр бид нар яг эр хүн шиг бэлтгэл хийдэг. Эмэгтэй гэж хайхгүй эр хүн шиг бэлтгэл хийдэг мөртлөө дээрэс нь одоо би сая өөрөөр бас их олон жил хичээж байна, үзүүлж байна. Олон түмэндээ бас одоо юу гэхээр бид нар одоо эмэгтэй хүмүүс бол Монгол эмэгтэй зүгээр Аз эмэгтэй биш юм аа. Бид нар Евроаз юм аа. Тэ? Евроаз гэдгийг би айгүй олон жил баталж байна. Би тэгж бодож байгаа. Тэгээд бид нар бас дэлхийн болон ерөөсөө чансаатай тамирчингоос дутхгүй одоо тий. Тэгээд
энэ чинь нөгөө хүчний спорт болохоор хажуугаар нь энэ нөгөө бодибилдинг хурцээр хагаад одоо бүр цаашаа эмгтээлэг байдал руу мис гэдээ яриад байна шүү дээ тийм мис тэгэхээр бид нар хүч одоо булчин гоо зүйтэй хослуулна гэдэг бол үнэхээр айгүй хэцүү байхгүй юу би болохоор өөрөө яг энэ спортод болохоор яагаад ороод ирсэн гэхээр өөрөө мис болно гэж яагаад өсөөг болохоор ороод ирсэн тэгээд нөгөө тайзан дээр гарах гэдсэн болохоор ороод ирээд нөгөө хүссэн юм зүгээр гихчээд олон жил тайзан дээр гарч тэгээд одоо өөр бус спорт бол сакс ч юм уу, волейбол ч юм уу те барилдаан ч юм уу те энэ чинь бас нөгөө маш олон жил хөгжсөн болохоор нэг дасгалжуулагч гэж байдаг байхгүй. Тэгээд явдаг. Бидний хувьд болохоор одоо яг Монгол улсад одоо 29 дэх жилдээ гэхээр яг бодибилдинг бол нэг 20 жил хөгжиж байна тийм ээ. 20 жилийн хөгжиж байгаа би 20 жил өөрөө хийчихсэн байна шүү дээ те. Тэгэхээр ч одоо миний хувьд бол дасгалжуулагч байхгүй. Дасгалжуулагчгүй яг өөр дээр одоо энэ чинь бас их нарийн шинжлэх ухаантай энэ өөрийнхөө дасгалжуулагчийг хийгээд тэгээд өөрийгөө бэлдээд өөрийгөө тайзан дээр гаргаад гэдэг бол маш их олон одоо алдаатай оноотой бүх олон жилийнхаа үлдгийг ингээд тавиад хүн өөрийгөө гаднаас нараад мэддэггүй. Гэхдээ тэгээд яг өөр хүнийг бол уйж болж байгаа юм тий. Өөрийгөө бол аюу хэцүү. Тэгээд энэ ийм л одоо хэцүү төрлийн бодибилдинг гэж надад спортын хаан гэж ярьдаг тий. Ийм л хэцүү төрлийн спортод одоо зохицуулж одоо өдөө хүртэл явж байна да. Би их гоё насан дээр яваа. Яг эмэгтэй хүний насан дээр. Тэгээд дэлхийн одуудад хэлдэг те. Бейонсе ялан Ким Кардашьян гэдэг шиг яг тэр насан дээрээ байгаа. Хамгийн гоё насан дээрээ тий. Тэгээд яг энэ хамаг залуунасаа яг энэндээ зарцуулсан болохоор их хугацаа явсан. Гэхдээ минь нөгөө тийм маш их чухал хугацаа маань явсан ч гэсэн би айгүй энэ гоосыг айгүй гоё сайн хатгалж яваа. Энэ нь яг миний энэ спортоос одоо авч тий хамгийн их авч чадсан зүйл нь хүртэж чадж байгаа энийг нийгэмд би үзүүлж чадж байна гэж бас бодож байгаа. Шантрах үе байна. Тийм зөндөө гардаг. Гэхдээ одоо бол нөгөө шантрахаа бүр болцсон. Одоо бас нас явж байна тий. Юуны төлөө дуртай юм хийж байна тийм ээ шантрахгүй. Тэгээд би жоохон өөрөө бас жоохон өөр тийм креатив бодолтой, өөр бодолтой болохоор өөрийнхөө дуртай юм хийж байгаа болохоор тий энэ одоо хүний хэлсэн үгийг ч юм уу яг ахыг авдаг. Гэхдээ яг өөрийнхөө байдаг болохоор 24 цагийн нөхөд хэмбэлж идэг. Яг тэгэхээр өөрөө яг энийг нөгөө өөрийгөө би болгоод өөрийгөө олцсон, өөрийнхөө юмыг олцсон болохоор надад энэс нэг шантрах биш. Илүү харин одоо бүр таашаал юмээс л кайф авдаг байгаа байхгүй. Би бол одоо залуучууд л тэгж хэлдэг. Эхлээд өөрөө нөгөө дуртай юмаа сонгох хэрэгтэй. Одоо залуучууд бол айгүйх завтай гэдэг тийм. Миний хувьд бол ерөөсөө зав гардаггүй. Зав энэ өөрөө бодибилдинг спорт болохоор маш их цагийн хувьд тооцоотой байдаг. Тэгээд хоббигоо ажил мэргэжил болгоцсон болохоор би тэгж хичнээн завгүй ядарсан ч гэсэн энэ би одоо дургүй биш дуртайгаар хийдэг болохоор энэ айгүй энэ эрч хүчтэй энэ энергитэй байдаг баг. Манай энэ спорт цаашдаа маш их сайн хөгжинэ. Одоо бол манайх нэг олимпийн бус төрөл болохоор яг одоо бид нар улсаас дэмжлэг юм уу байдгүй. Ерөөсөө улсын за яг шагнал гэх тээ үнэхээр шагнал тавь шагналын өв. Тэгэхээр тийм нийгэм бол хүлээж маш сайн авч байгаа, ойлгож байгаа. Одоо улсын хурлын гишүүнүүд л гэхэд бүгд л фитнес хийж байгаа шүү дээ. Бизнес хийж байгаа ч тэр улсын хурлын гишүүнчтэй. Спорт хийгээд ирэхээр л ажлаа амжуулж байгаа байхгүй. Спортын хэцүүг мэдж байгаа байхгүй. Тэгэхээр яг хөдөлмөр хийж байгаа, яг энэ фитнесийг нийтийн байн тамир болгож байгаа хүмүүс яг биднийг хараад үнэлэмж нь шал өөр. Биднийг үнэлдэг байхгүй. Энэ айгүй одоо юу гэдэг юм. Үнэхээр хэцүү шүү дээ. Үнэхээр цаг зав авах. Үнэхээр бид нар яадаг вүлээ тий. Тэгэхээр энэ спортыг хийсэн хүн амар юмд айгүй залхуугүй ханддаг юм болов уу. Тэгээд тийм бүх юм тооцоолдог болчихдөг юм болов гэж би өөрийнхөө хувьдаа тэгж дүгнэдэж шүү дээ. Одоо бол энэ юм байхгүй. Залуучууд айгүй манай энэ бодибилдинг спортоор хичээлж ирчүүдтэй залуучууд бол маш их сайн сурталчилж чадчих. Тэгээд фитнесүүд маш ихээр нэгдсэн байна. Залуучууд маш их идэвхтэй явж байгаа тийм. Фитнест явсан залуучууд бол архтай танаас хол байдаг. Тэгээд ер нь бол зүгээр бид хэлэхэд бол нийтдээ маш сайн хөгжиж байгаа болохоор
эн чинь нөгөө хүн хувь хүн өөрөө ингээд зөв энэ манай спортч яг хоолны юм дээр байдаг болохоор одоо хүнсний бүтээгдэхүүн дээр те тэгэхээр зөв хоол хийж байгаа цагийн менежмент бол өглөөрт босч байгаа ингээд жин хасах ер нь л бид нар бол тал талдаа миний хотынхоо бүх иргэд залуучуудыг үлгэр дуурайл болж ирүүлжүүлж байгаа л гэж бодож байгаа ш. Би бол 2004 он Турк улсаа орох гэсэн. Тэгээд 8 жил би Туркид дасгалжуулагч хийсэн. Сүүлийн коронавигоос өмнө 3 жил нь яг Америкт дасгалжуулагч хийсэн. Тэгээд ганцхан Монгол гэхгүйгээр маш их олон орны хүмүүсийг ингээд өөрөөрөө уриаллаа. Бутаанд ч одоо зүгээр намайг дагаад Facebook харж исэн бол бутаанд ч гэсэн тамирчин болцсон байна. Одоо манай дүүгийн одоо өөр бас ингээд зөндөл хүмүүс ингээд ямар гоё юм бэ гэж харъя гэж фитнес хийх гэж орж исэн бол нөгөө бүр хитэ автаад тамирчинч болцсон байна. Маш их олон хүмүүсийг хөтлж оруулсан байгаа. Хүмүүс их хэлдэг. Тэгэл таны би зургийг тэнцээ харж ирсэн ш. Намайг жоохон байхад яг тэнцээ харж ирсэн. Одоо би ингээд тань ийм ихч энэ Монголд ийм ихч үйд юм уу гээл те залуучууд охтууд тэгдэг байхгүй. Тэгээ тийм байд юм уу гэж одоо баг нэг тайзан дээр бид нар орж явахдаа одоо байж л байсан байх ч болно гэх. Тэгдэг. Энэ бол нөгөө спорт регулярны байнгын бэлтгэл хийхээр нөгөө эндорфин гормон одоо нөгөө аз жаргалын гормон тий үүсдэг. Тэгээд энд мэдээж өдрийн одоо бид нар ч одоо амралтгүйгээр дасгал тамирчин чинь тий амралтгүйгээр одоо хасцсан өдөр бид нарт амрын гэж хацаа хугацаа байдаг байхгүй. Байнга л хийж идэг тий хүмүүс юу вэ? Яагаад ингээд зааланд амьдраад байгаа юм уу гээл тий. Яг энэ чинь ороод ирэхээр нөгөө яг ингээд мартчихдаг байхгүй. Бүх стрессийг мартаад ахаар чинь одоо жүжигчин урлагийнхаа айгуу гой залуу насалдаг гэдэг тийм шүү дээ тий. Яг тэрэн шиг бидний спорт яг энэ чинь орж ирэх дуртай юм яг араас нь одоо тэр хийж тэрийг хэд удаа хийчих гэж явж байхдаа нөгөө гадны бүх стрессийг мартаад хүн гадны стрессийг байн баг багаар ингээд мартаад ахаар чинь мэдээж тэр стрессний одоо эдис өгөхгүй байна. Энэ л одоо ерөөсөө хөдөлгөөн заавал ганцхан фитнес гэхгүйгээр өглөө босоод алхдаг ч юм уу те гүйдэг ч юм уу дугуун ундаг ч юм. Миний хувьд бол одоо 14 дэх жилдээ би дугуун унж байгаа. Ерөөсөө энэ төгжээнтэй шүү дээ. Стресстэй хэрэг байхгүй. Хайрын цагийн 23 цагийг бид нар зөв амьдрах байгаа байхгүй. Бүгдээр нэг машин унцдаг. Тэгээд нэг энэ зам нь угаасаа ойлгомжтой 2 3хан завтай те. Тэгж ингээд хэдэн цаг төгжөрчтэй гэртээ очихсаг орлоод өгдөө те. Тэр хоёрын чи үржээ бэлтгэлээ хийж усандаа орчоо хоол идэж гэртээ очиод телевизээр ийм гэхээр цагийн менежмент дугуй авахаар өөх нь хайлж байгаа, зөв амьдарч байгаа, гаднаас явж байгаа одоо агаар хүчил төрөгчийг авчиж байгаа замдаа те ингээд бүх юм ингээд зохицуулж болохыг бид нөр өөрсдөө нөгөө буруу одоо юу гэх юм тийм маягтай тэгээд одоо монголчуудын одоо бусдаас нөгөө тутчихгүй одоо муугаа үзүүлчихгүй гэдэг ч юм уу те зам эдгээр чинь бид нар ядуу байлгаад байна шүү дээ. Ядуу бөгөөд өвчнөд байлгаад байна шүү дээ. Хөдөлгөөний дутагдлалд оруулаад те. Ар гэрэг бол амар супер байгаа. Миний хувьд бол би нийгэмд нэг одоо хүмүүсийн одоо ар гэрээ үзүүлээд юм уу ингээл чаддаг юм уу үзүүлээл ингээл одоо айгу сайн одоо юу гэх юм гэр эзэгтэй ч юм уу те сайн мамчка байгаа л ингээл ингэж миний бодлоо одоо айгу зөв боловсоо одоо гуйлга гуйх гэж байгаа юм шиг те ингээд би ингээд сайн гэж харуулах би дургу. Би болохоор зүгээр тамирчин суурьшрын хийдэг юмаа сайн ч байм уу гэд хамгийн бэстээр нь би тамирчин хүн гэдгийг л би нийгэмд харуулахыг хүсэж байгаа болохоос миний ар гэрийн амьдралыг би тэр бүх хүн яг тэгж амьдралж байгаа. Хүн болгон стресс байгаа. Хүн болгон зовлон байгаа. Гэхдээ би тэрийг ингэж ярьж юм уу ингээд би ингээд ах чинь ийм их ажлыг одоо өдөрт би 7-8 ажил амжуулдаг. Тэгчээ би энэний хажуугаар надад зав байдгаа би энийг хийх гэхэд хүн болгонд 24 цаг байгаа. Би энэ 24 цагийн 4 цаг нь 5 цаг нь дунддаг. Тэгээ би өглөө 7 цаг 8 цаг босно хоолой хийн хам юм хийн гарна ингээл миний явсаар агаад ажлаа амжуулсаар агаад орой бэлтгэлээгээд гэртээ орж ирдэг. Надад болохоор маш их ажлыг нэгэн зэрэг хийдэг хийж бүр ингээд сурцсан багаасаа айлын том хүн болохоор тэгээд сурцсан болохоор би яг энэ дээр нэг стресс юм. Тэгээд сүүлийн 3 жил бас Америкт ажиллаад ингээд 2-3 давхар ажил хийгээд ингээд тэгээ монголчууд Америкт очихоор яаж ажилтдаг вэ те бүр гадаадын оронд яаж ажилтдаг вэ те мөнгөө бодоод бүр ингээд маш их ажилтдаг те тэр ингээд стрессэнд ингээд ажиллаад ингээд сурцсан болохоор Монголд байгаа ингээд хүмүүсийн харахаар амар гоё байдаг байхгүй. Аз жаргалтай. Бид нар чинь ингээд амар эрхчлөөд тустай юм хийж чадчих шүү. Ер нь их жаргалж шүү дээ Монголд бол бид нар. Ингээд анх ингээд анхны тэмцээндээ Турк улстай аврахт ингээд
орж явж байхдаа сандраад яг хаашаа алхаж явж байгаа одоо тэр чинь айгүй прожектор ингээ хассан маш тийм хаашаа алхаж байгааг мэдэхгүй. Миний яг тэр бичлэг гэдэг байхгүй 2 3 хүүхэн ингээд дуусаад хамгийн сүүлд би нөгөө алт авсан хүн чинь эхний 3 нь яваад дуусаад алтан сүлд нь үлдэн ш зүг авахлаа. Тэгээ би араас нь явчих. Тэгээ миний араас харчих үедээ гэсэндээ болоод би нөгөө өгзгөө нуух гад гараараа ингээдсэн байхгүй. Тэгээд би ингээ орчтой. Тэгээ яг тэрийг нь бол хүн ингээд ичээд ингэж харахгүй. Миний тэр ичимхий байдал чинь одоо нөгөө өөрөө биеэ барьснаасаа болоод хүн чинь бүр илүү бүр үзли юм хийдэг юм бэ л. Тэгээд хүнээс хойш тийм штэ. Наашаа гарч инеч гээд цаашаа гарахтаа ч гэсэн та айгуу тэгэж биэндээ тэгэж зэгцтэй яа. Би гарч ирэл ингээд асаал ингээд чам мами яваа бас. Оо эсвэл бараг галзуу юм байна гэж бодож байгаа штэ. Тэр чинь тайзан дээр ингээд би одоо яг зураг мураг авах видео ингээд мэдгүй ингээд бүр цаанаасаа ингээд асчдаг. Энгүүд буугаад ирэнгүүд болохоор ингийн хүн яг 90 60 байх хэрэгтэй гэсэн юм тийм теорем байхгүй байхгүй. Тэр 90 60 байхад зүгээр яг л одоо манай спортынхаар бол нэг шүтэн болчих гээд байгаа байхгүй. Айгу юучгүй болчих гээд байгаа байхгүй. Маш их хуур ажилтаа болчих шүрмөсгүй те эрүүл биш зүгээр нэг туранхаа ясаарс болчих гээд байгаа. Тэгэхээр хүн хүний тэгээд нөгөө юу гоо сайхан үзэг ондоо шүү дээ. Би нөгөө спортоор гарч байгаа магадгүй гоё үзэгтэй томтой байж энэ гоё гэж би өөрийнхөө таалж шүү дээ. Өөрийгөө яг тэгж хөгжүүлж шүү дээ. Бид нар бол спортоор бол одоо яг энэ вэлнес төгс хасилцааг очиж байгаа. Спортлог мис байх юм бол нэг вэлнес шиг байх хэрэгтэй байна гэж нэгтгэв. Эмэгтэй хүн бол зүгээр яг хийгийн хэмжээний баланстай өөхний төвшин одоо бүх нийт юугаас 25-аас 26% байх хэрэгтэй тий өөх нь байх хэрэгтэй биенийхэн мас нь байх хэрэгтэй. Зарим мэрчүүдийн хувьд бол тэр 90 60 гоё ч юм уу тий зүгээр юм тухай тий яг тийм юм гэсэн юм байхгүй. Хүлээн тавцсан. Тэр бол төгс харцсан. Би болохоор метр 165 байгаа. Яг дэлхийн стандарт эмэгтэйчүүд байхгүй. Тэгээ миний хамгийн хэцүү төрөл нь болохоор юм байхгүй юу гэхээр их олон жил уралддаг. Өндөр өгтөд бага байдаг. Намханд болохоор амар юу вэ өрсөлдөөн гайг байдаг байхгүй. Энэ дэлхийн стандарт 165. Нөгөө яг дэлхийн стандарт эмэгтэй байдаг болохоор хаашаа ч яг өрсөлдөөн ихтэй яг тийм жин. Манад бол юм шүү дээ. Бэлхүүс чад. Одоо бид нар ч усаахсаад бэлхүүс чад. Тэнгүүтээ энэ 120 шүү. 120-оос дээш 120 130 ч байж болно. 130 тэгээ дээшээгаа одоо 95 ч юм уу те 100 120. Би болохоор хамгийн том одоо өгдөг ч юм уу гоё те мас цулгаа бичиг төрөлтэй байхгүй. Тэгээд энийгээ бас бүр их хөгжүүлээ сайн 20 жил ингээд дараалал вэлнес төрөлд орж байгаа. Энэ вэлнес төрөл нь өөрөө ингээд нөгөө цулгаа бичиг шаарддаг байхгүй. Дэлхийн одоо энэ вэлнесний яг англиар тайлбарласан ингээд анонсыг ингээд хатаархуулж байгаа. Тэгвэл horse leg гэдэг байхгүй. Морин хөлтөнгүүд цулгаа булчин хөлний яг энэ дээр хаана оноо гэж ихээр уртлын дээр цулгаа том булчин те хажуу талын арын одоо 2 цагаар булчин өгцөлтэй нийлүүлээ. Ингээд эдгээр нь одоо миний хувьд Монголын хамгийн том булчинтай юм гэдэг нь яг энэ талаас аваад яг зөв одоо булчингууд нь объемоор массаараа том байхгүй бие байгаа. Тэгээд хэсэгч том доошоогооч том бүх бид нар ч маш их нарийн детайлаар оноо авдаг байхгүй. Нөгөө сая бусад тамирчигууд болохоор булчингууд нэг масс ширхүүд нэг их одоо definition гэж ярьдаг байхгүй. Одоо нэг ярцгар ихтэй болохоор айгүй том харагдаад хүмүүс хэлээд байдаг. Яг цагаад болоод амьдрал дээр нэг хурж ирээд байгаа хараа сурагч тааас амар том тань шиг юм одоо гуйтай үзэгтэй хүн ингээд яг ингээд цэвэр массаараа байхгүй гэдэг. Тэр масс булчингийнхаа объемоор том. Ярдгар гэдэг чинь одоо нэг ширхүүд нь одоо ингээд самнагдсан ярдгар. Бид нар ч болохоор нэг зурган дээр болохоор том юм шиг ингээд харагдаад амар ингээд харагдаад байдаг. Яг биднийг ингээд вэлнес гэх юм уу яг тэр ингээд атлетик юм өөр тавьж байгаа тасгууд бид нар нөгөө дэндүү массаараа том байна. Сулгаа гэдэг одоо булчин гэдэг нь одоо цул булчин гэж байгаа. Чөлөөт цагаараа маш сайн дагаж. Угаасаа бодибилдингийнхаа дагаж байхгүй арга байхгүй. Угаасаа хоолыг аягүй сайн илгүүлдэг хийдэг болохоор оюун юм хадна за тэгэл хийх юм байхгүй тийм. Уул хаданд явна. Маш их юм. Тэгэл өөрийгөө л юусаар хөгжүүлэх юм
их зарцуулдаг. Тэгэл YouTube-ээс болон маш их олон юмнаас тэ мэдээлэл авч хоолны сүүлийн програмуудыг бол тасгалыг ер нь бүх юм судалсан да. Тийм л сонирхолтой. Манай энэ бодибилдинг спорт болохоор ерөөсөө зардал мөнгө ерөөсөө үеийн үед өөрөөсөө л өгдөг. Зөвхөн өөрөөсөө тэгээд хүмүүс болохоор тэгэл ирэхээр нэг баяр хүргээл өнгөрдөг. Тэгмүү тийм маш их зардлыг чи сарын хэдэн төгрөгийн юутай тий зардал авах уу. Тэгээ нэг тэмцээнд явж ирэхэд сая нэг ойрхон тэмцээнд явхад л доор хаяж 10 сая төгрөг гарч байгаа. Танаа. Тэгэл энэ бүхнийг өөрөөс зөвхөн хүрээсэн. Миний хувьд бол одоо 12 жил нь магадгүй ивент тэтгэгч компани улсаас ингэсэн бол би супер бүр топ тэмцэгч гэж байх байсан юм уу тийм ээ. Яа тэгэхээр энэ олон зардлыг чинь өөрөөрөө гаргаж байгаа болохоор тамирчин хүн яг нэг 12 жил уралдаад ч юм уу зогсоод завсарлаа тий дахиад нөөцлж жагаад уралдаж байгаа байхгүй. Тамирчин хүнийг дэмжиж авах юм бол компани дэмжиж авах юм бол маш сайн тамирчингууд бол манайх бүр мэрэгжил үзэх өндөр боломжтой байхгүй. Тэгээ сая бол ингээд бодибилдингийн ингээд тамирчингуудыг залуучууд ингээд харж байна л да. Тэнгүүд бас нэг үе бодвол залуучууд ойлгодог болчих. Мэдээж том гайгүй гэсэн залуучууд яг уу ирчүүдийг л те эмэгтэйчүүд дээр бол очихгүй байхгүй хөрөхгүй байхгүй. Уг нь бол эмэгтэйчүүдийг дэмжүүл манай эмэгтэйчүүд чинь ирчүүдээс илүү нөөд амжилт гаргах нь төхөн байхгүй. Аз дотроо Евроаз дотроо те Европ талтай бүхнүүд нэрс тутахааргүй одооны охтуудын бидний бие хаачин гэдэг төгсөлчод байна шүү дээ. Бид нар хөгжүүлж энэ дээрээс нь те нөгөө эмэгтэй хүн илүү шанстай байхгүй. Тэгвэл эмэгтэй хүмүүсээ нөгөө дэмжихгүй яг нөгөө бас зарим компаниуд бас яг нэг хідэн тамирчнуудыг авцсан нэг 4-5-аар нэг хүнийг бол 4-5 компани ивент чинь яг чадж байгаа юм дараагаа байхгүй. Тэгээд сайн л шүү дээ. Тэгээд нэг хүн чсэн ингээд дэмжлэг аваад би одоо өөрөө шеэрлэх юм. Ингээд манай энэ хідэн тамирчин одоо манай бодибилдинг спортыг л эсээ бүх шиг л ойлгоод хідэн тамирчингуудыг л дэмжчихвэл манайх зүгээр дэлхийн аварга, Азийн аварга ихгүй хуулийн хуулиар ороод ирэх байхгүй. Биднэрт үнэхээр дэмжлэг байдаг. Бидний зардал нь бол хоолны хүнсний хийдэг, нэмэлт хижээлийн хийдэг, зарлал нь хийдэг тийм. Энийг л дандаа нөгөө хувийн дасгалжуулагч хийж тэгэл танд хүн амтан тий өөрийнхөө бодлоо. Миний хувьд бол яг миний олон жилийн яг миний ард бол миний ээж үү тийм. Миний яг топ фанат одоо фэн тий. Би бизнес хийгээд байна гэсэн үг байхгүй. Би очоод медаль авч чадахгүй би шатаад байна гэсэн үг байхгүй. Би юмаа тавиад яваад байна шүү дээ. Динжин тавиад ингээд. Миний би одоо унал босолттой ингээд яасан ч байсан унсан ч боссон ч байсан ард мөнхийн асаалтаа тав миний ээж. Би бол яг үнэндээ бол одоо ингэж хэлэхэд те цаашдаа би мэрэгжилд үзье гэж боддгийн. Яа тэгэхээр одоо бидний ингэж жоох нас явах тусам бодибилдинг чи өөрөө эрэгтэй хүнд бол яг цэвэр 20 жил гэж байгаа. Эмэгтэй хүний 10-аас 15 жил гэж байгаа. Тэгмээ бидний яг булчин яг суудаг байхгүй. Одоо 1-2 жил хийгээл буугаал, унаал гэдэгсэн бол 5-10 жил байх тусмаа булчингаа нөөцлөөд яг ингээд яг тамирчийг яг бүр ид яг болж эхэлдэг байхгүй. Бодибилдингийн спорт нь тийм онцлог нь тэр байхгүй. Удах тусмаа томорж, удах тусмаа сайжирдаг. Өөр нөгөө спортын төрлийнх нь бол 10, 20, 25, 30 хүрээд л одоо явах боллоо гэж тэгдэж шүү дээ. Тэд нар ч нөгөө барилдааны спорт юм уу, хурд хүчний спорт юм уу тэр байхгүй. Манайхан бол нөгөө булчин юу яад гоо сайхны спорт болохоор хэдий хэмжээгээр явна. Тэгээ энэ чинь нас насны ангилалтай ингээд цаашаа яв болдгийн. Би бол ивент тэтгэгч компанид одоо бол над яг энийг амар гоё асуулт асуув. Би одоо яг ингэж хэлэхэд те хүнсний бүтээгдэхүүнтэй реклам хийж болж байна. Маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн спортын те өөрөг олон төрлийн одоо спортын хувцс хүнэр те бүх юмтэй гэрээ хийгээд реклам хийгээд хамтран ажиллаж болж байна. Тэгээд намайг харж байгаа бол би одоо яагаад ингэж зарим хүмүүс ингээ ивент тэтгэгчтэй байдаг. Яг бол танил талаараа ингээ ярьдаг те яриулаад ингээ миний хувьд бол зав байдаг. Компани дээр очиж нөгөө гуйлгуугаад энэ айгүй надад айгүй дарамттай байдаг байхгүй. Юу гэхээр би өөрөө нөгөө усаасны гуугаад байхгүй өөрөө чадаад ингээ чадах гад ингээ гүгээд байдаг болохоор очоод нэг компани дээр ягаад би нэг ийм тамирчин юм байгаа ингээ уулан Монгол улсын тамирчин маа гэд ингээл ингээ нэг зовлон ярих амар дургу. Үнэхээр намайг хараад те үнэхээр зарим хүмүүс мэднэ та ч одоо барыг Монгол улсын
домгон юм шүү гэл тий. Монгол анх л тий. Тий загалмаас нь ихэн гэдэг. Тэгэл тийм бэжж одоо танд одоо компани байдаг юм уу гэж тэгдэг байхгүй тий. Үнэхээр өөртөө ингэж ороод тий яг ингэж тоочглоо тий намайг ингэж гоо сайхан ч юм уу тий гоо сайхны реклам ч юм уу тий заавал бүх юм байж болно шүү дээ. Би ч угаасаа л гоо сайхныг энэ чинь эрүүл гоо сайхныг одоо сурталчилж байгаа нийгэмд тий. Үнэхээр юм чинь тэгээд ингээд өөртөө хандвал би үгүй гэхгүй л тий. Тэгээд данч тий би гүгээд явах зав байдаг байхгүй. Ярьж ах шиг л тийм характертай юм. Хүнд найдлага тавих дурггүй. Яг хүний урдуур орж юм хийдэг. Хурдан хийдэг. Тэгээд юм айгу хурдтай хийдэг. Маш их хэмтэлэг мөртлөө аяг хажуугаар нь айгу хүчтэй эргэтэлэг чанартай ч гэдэг юм бас хүнээс амар гойлгох нь үнэхээр хэцүү үед нэг ингээ хилээд үзэхэд үгүй болол дахиж хийж чаддгүй юм. Тийм нүуд өөрийнхөө эгог нэг бүр эготойгоо тэмцэлтэй байдаг байхгүй. Тэр маань амар хэцүү замтай. Хүн чинь ингээл за ястаа яах вэ ингээл нэг аргалаа тэгээ болчвол тэгэл ингээ тийм нэг аргалж маргалж ингээ юмыг хүчээр ингээ шийдэж чаддгүй. За болоод болч гэхгүй чадлынхаа ярээр хүчл одоо өөрөө зүтгэдэг тэгээд олоогүй бол өөртөө л гомддог өөр хиндээ гомдох юм тийм хинч найдлагатай залуучууд яг ийм байгаасаа гэж бодож байгаа юм. Тэгэхээр би тийм дайчин чанартай манай залуучууд ийм болчвол манайх нөгөө нийгмээс халамжлах хүсэхгүй те тэнгүүдээ нөгөө ядуурлал гэдэг яахгүй өөртөө нөгөө ажиллаад хийгээд төсөө тариад амьдарчих нь те бүх юмас ингээд яахгүй манайх нөгөө яг ийм зам чанарыг суулгачод одоо хин хиндээ төвөггүй л амьдарчвал хот болчих гээд байгаа байхгүй нэг төгжир нэг нь нэгнийгээ төгждөггүй ч юм уу те нэг нь нэгнийхээ цагийг алддаггүй ч юм уу нэг нь нэгнийгээ дуудачаа цахаад байлгүй ч юм уу те энэ чинь л айгүй нөгөө соёл байгаад байгаа байхгүй энэ соёлыг бол яг Орос болон тэгээд тийм одоо Америкаас ингээд сурсан болохоор яг л өөрийнхөө төлөө хийн тэгээд нөгөө өглөө хосоод одоо дуртай дургу хийдэг юм зүг нь автомат юуж бодохгүйгээд нэг юм шууд хийдэг тэрний юу гэхээр хинч миний өмнөөс хийх болохоор би л хий хинч хийхгүй тэгээд үнэхээр таалагдахгүй жисэн хийж дуусгах ёстой дуусгадаг тийм нэг ажлыг хийж дуусгадаг тийм нэг замтай эцэг үздэг тийч нэг санаа амардаг тийм зорилго бол айгүй их байгаа штэ одоо энэ чинь зорилгоо нэг яриад яг одоо нэг ойрын зорилго бол нэг тийм ойрын зорилго бол би нэг эцсийн зорилго бол супер их юм байна шүү дээ. Магадгүй 500 зорилго байна тий. Маш их хязгааргүй. Энэ зорилгын дараа дахиад юу ч үсчих юм байна тий. Тэр чинь би тэгээ ялангуяа би өөрөө креатив хүн гэж хэлээд шүү дээ. Надад ингээд зорилго нь ингээд ундраад идэг тий. Дахиад ингээд би нөт яагаад ингээд ядардгүй юм уу цуцдгүй эсвэл ингээд энээсээ яадгүй гэхээр нөт бусдыг одоо хүмүүс ингээд дуурайдаг хүмүүс идэв шүү дээ. Бусдыг одоо бусдын үгийг ингээд нэгэн сайн хүн болоод тий бусдын бус хүн шиг юм болчихгоо тий бус хүн шиг одоо тэр хүн тийм байлаа гэхэд би тийм байх хэрэгтэй ч гэдэг юм тий за тэр одоо дарга тийм байх хэрэгтэй би тийм юм дагаад нэг газар нэг бүгд адилхан болсон байдаг шүү дээ нэг тийм ч юм уу тий байгууллагатай ингээ харж явах би болохоор өөрөө юу өөрийнхөө бодолд айгүй үнж өөрөө дандаа шинийг дандаа эргэлхийлж шинийг дандаа тавьж болохгүй юм болгож тий тэгээд өөрийнхөө зүг гэсэндээ бат зогсож дагуулдаг дахгүй бол гэдэг тийм зан характертай болохоор хэдэн жил юу тамирчин хий гэж бодож байгаа тамирчин хийгээд дээдлэлтэн тэгээд яг хав энэ чинь жижиг маленький юм байхгүй хажуугаар нь яг нэг фитнес нэм тийм яа тэгээд одоо би хүмүүс ингэж хэлдэг чи фитнес нэ гэж хэл фитнес нээх гэхээр одоо зардал хийдүү те фитнес хийхээр би бизнес ингээ хийгээд чадахгүй юм биш хийгээд суу. Тэнгүү нөгөө тамирчингийн юу айгу бас орхигдоод ирэх байхгүй. Тамирчингийнх тийм карьераа сайн чадж байгаа дээрээ тий хөл гарна хөдлөж чадаад булчин шүдмэс нь байгаа юмар дутхгүй дээрээ хэдэн жил тамирчингийнх карьерийг сайн явуулж байгаа. Тэр дасгалжуулагч бол өмнөдөө аяанда нэр нүдэ анаад хийх ажил аахгүй. Угаас нүдэ анаал хийдэг ажил тий. Тэгэхээр энэний цаана зөндөө юм байгаа зорилго. Одоо би болохоор яг багасаа гоё орчинд өссөн л дээ. Гэхдээ яг энэ нөлөөсөн хүн бол манай ээж байхгүй. Тэгээд манай ээж нь бол яг миний ээж болохоор хөнгөн атлетикийн тулгууртай харилцагтай спортын тамирчин байсан. Тэгээд тийм тухайн үед бол манай эмүү бол би бол бас ингээд зуны 3 сарын эрэхтэй ингээд манай эмүү хоёр яармагт идэгсэхгүй. Яармагт. Тэгээд манай ээж одоо яармагаас одоо төрөлхтөн урлагийн сургууль руу гүгээд очиод хичээлд явцдаг.
гүйжчихэд одоо ярангаас яваад гүгээд гэртээ очиод ингэж явдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээ тийм тий унаа хоёроос ашиглахгүй. Тэгээд нөгөөд ингээд ээж ингээд доош ингээд дэше хараад хихтэнгүүд гараа ингээд хийхэд ингээд ийм хотхоор тийм айгу болчин шиг үстэй айгу тийм. Тэгээд нөгөөд хүн юу л ихийг л дуурайдаг шүү дээ тий. Хайг хажууд тал дуурайдаг шүү дээ. Хичнээн дүрсэн ч үсэн яг л тийм. Би яг л ээжийн фотокопи гэж хэлж байна. Тэгээ зөв хэмнэлтэй зөв амьдрал амьдралын хэв маягтай тийм бурханлаг үзэлтэй тийм л ээжээс төр. Тэгээ тийм л бүхэл Монгол эмэгтэйчүүд сайхан, ээжүүд сайхан байгаа. Ерөнхийдөө бол манай ээж нүүд маш олон зүр одоо 30 35 40 жил зураг орж байгаа. Тэгээд Москвад ганцхан эмэгтэй одоо нүүд хөрөг зургаар төгссөн тийм эмэгтэй байдаг байхгүй. Монголд хөрөг зургийг бол эрэгтэй хүний мэрэгжил. Тэгээд тэр мэрэгжлийг бол хин баргын эзэмшиг тэгээд манай ээж л ганцхан одоо эмэгтэйгээс. Одоо ойр хавийн одоо ингээд ангийнхан хүмүүс энэ чигсээ хөшөө хийсэн янз янзын ингээд бурхан шишээ. Бүгд нэгээр одоо ингээд өнгөрөөд энэ хөрх юм. Энэ супер хүмүүс чинь бүгдээрээ ингээд байхгүй бол энэний дараагийн үед одоо бас гараагүй гарч байгаа боловч тэд нар дандаа модернизм арт сонирхоод байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг урлаг. Манай энэ спорт бол бүр урлаг. Яг бид нар тайзан спорт хийдэг. Яг шоу те тайзан дээр гарч амьддаг. Тайзан дээр би яг харуулдаг те. Тэгээ миний энэ гоо зүй бол ерөөсөө байнга л хэлдэг. Яг тийм гэхээр яг тэр нөгөө урлагийн сургууль нөгөө 6 жил одоо ээж аваа сурж байхад нөгөө тоглоод өссөн. Хүүхд чинь нөгөө тоглоод байгаа ч гэсэндээ нөгөө яг нөгөө сурах насан дээр айгүй их мэдээлэл ингээд нэг орчноос ингээд сонсоод авчдаг юм байна. Тэгэд яг тэр миний ганц одоо айгүй одоо миний яг ажил мэргэжилтэйг хэрэгэлдэг те ингээд бүх юмн дээр ингээд мэдрэгддэг хүмүүс хэлдэг л те. Сураа аймар сургал сайтай гэл те айгүй мэдрэмжтэй гэл. Би айгүй яг нюансыг тааруулдаг байхгүй. Тэр бол яг мэдхүүгээр надаас шууд гардаг. Тэрний өгөхөр яг нөгөө би давхад бас дээд сургалт өгсчээд шүү дээ. Ээж аваагаа тий. Урлагийн тийм. Би бол бас нэг амбицгүй гэж бодлоо ярихгүй тий. Амбицтай хүн. Гэхдээ миний амбиц бол зөв. Зарим хүмүүсийн амбиц гэдэг чинь өөрийгөө л яаж бусдад нэг бусд хамаагүй өөрөө л болж ивэл тий. Тэр бол айгүй муухай тий амбицтэй. Өөрөө л яаж ивэл хүн нэг хортой амбиц гэдэг шүү дээ. Өөрийнх нь л бүх юм болоод өөрөө л ингээл тодорж ивэл тий. Тэр айгүй хэцүү. Миний хувьд бол ерөөсөө хин торхоод хоргүй өөрийнхөө юмд илүү гарч гад өөрийнхөө юм ингээд амбицлах нь бол энэ бол айгүй зөв амбиц гэж бодож байгаа. Ийм амбиц байхгүй бол бас явахгүй шүү дээ энэ спорт те. Энэ бас их юм. За би бол одоо яг энэ хэдэн жилийн хугацаанд бол маш их хөгжүүлж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Хүмүүс хэлээд магтдаггүй ч гэсэндээ те мэддэг хүмүүс нь мэддэг. Заавал мэдрүүлэх гээд тэгээд Монголд орж ирээд анх фитнес мис байхгүй байхад фитнес мисийг тавьсан. Маш их олон янз янзын үзүүлбэр тавьж хүмүүс октод чөлөөт үзүүлбэр нь гоё болсон. Тэгээд эмэгтэйчүүд нь өөрчлөгдсөн. Тэгээд шүүгч болсон. Одоо энэ тэнд шүүгч бас эмэгтэйчүүд зөндөө гарлаа тий. Тэгээд одоо дасгалжуулагч бол Монголд эмэгтэй дасгалжуулагч байдаг байсан бол анхны эмэгтэй дасгалжуулагч, анхны шүүгч. Тэгээ одоо бол бүр энийг сайн хөгжүүлээд бүр ингээ хамгийн дэлхийд сүүл 7 жил ноёрхож байгаа. Одоо фитнес мисний хэсэг мод байсан бол бикини одоо айгүй хүмүүс мэдүүлчих. Бикини гэлээ шүү дээ, тэ. Бикини одоо бас модон сотолж байгаа юм уу, тэ. Одоо вэлнес гэдэг төрөл маш их хүч авч байгаа байхгүй. Энэ нь болохоор Монголоос би одоо яг албаасаар бол Монголын сулгаа булчин гэж эмхтэй. Одоо Монголдо сулгаа булчин төрлөө хамгийн том булчинлаг эмхтэй гэж яг яваа байхгүй. Как много в словах искусственных фраз, как часто в глазах слезы. Судьба нам дала единственный шанс. Энэ одоо вэлнес англи нь болохоор яг сулгаа булчин хардаг. Сулгаа хөл өвцөгний булчин том. Бүх булчингууд бөөринг байх ярцгал биш. Эмхтэйлэг мөртлөө, женственный мөртлөө бас их нөгөө бодибилдинг гэдэг утгаараа том байх. Тэ? Энд ингээд хүчээ сориод ингээд явж гин. Тэгээд энэ их том энэ
хэцүү ангиллыг бол манайхан бол ойлгодог байсан байхгүй. Вэлнес тавья гэж ингээд тэгэхээр ингээд ойлгодог байсан л одоо Монголын бодибилдингийн хөгжлийн холбоо бол ойлгоод ингээд оруулж ирээд миний тавья гэсэн саналыг хүлээж аваад энд нь бид нар хотынхаа улсынхаа арга яваад охтуудаа бэлдээд ингээд эхнээсээ Вэлнес ороо сая Аз ч гэсэн ороод ирсэн охтуудаа ингээд явж байгаа болохоор манай бодибилдинг холбоо хөгжиж байна. Энэ цаашдаа ингээд сайхан хөгжүүлээ гэхээр ийм эрэгтэй гэхгүй эмэгтэй тамирчингуудыг яг ингээ холбоон дээр нэрээд те танах одоо юу гэдэг топ одоо жилтэй ч юм уу одоо те топ тамирч өндөгч байж болно шүү манай. Юу ч байж болно шүү. Бид нар дахианы махаарч юм эсвэл зүгээр хоол хүснэр ч юм уу те реклам бид нар ингээд цагаан будаач байж болно шүү. Бидний төлхөө хэрэгэлдэг хүнсний бүтээгдэхүүн те уусч байна уу те энэ эдрийг хин хиндэн те одоо спортоо ингээд сурчлаад хин хиндэн хэрэгтэй ингээд солилцоо маркаар те явал энэ одоо манай спорт бол айгүй сайн хөгжиж байгаа маа. Тэгээд ганцхан юм юу хөрөнгө мөнгө маш их бус спортынхаас өөр хөрөнгө бусад спортынхан бол ууралж магадгүй би яг ингэж хэлэхэд бусад спортынхан бол хөрөнгө мөнгө нь айгүй бага гардаг байхгүй. Задлал гаргацдаг те задлаа гараад зүгээр энгийн хоолоо идж байгаа яг хөө жингээ бол барилдааны спорт бол жингээ буулгаал орчиж байгаа. Жингээ буулгаад яг жиндээ орчиж байгаа тийм жингээ нэг 2 3 өдөр барилгах чад жинтэйгээ явж байгаа тийм манайх ч юм болохоор нөгөө булчингаа томроо хадгална тэгээ нөгөө тэр чинь хүнсний бүтээгдэхүүн хэд орохгүй нэмэлтэж хэд орохгүй маш их үнэтэй спорт байхгүй зардал өндөртэй тэгээд тэр нь айгүй хүмүүс ойлгодог байхгүй зардал өндөртэй тэгээд их нарийн спорт болохоор хүмүүс ер нь бол шантардаг ойлгодог эдийн засгийн яг энэ талаасаа энэ залуучуудыгаа маш сайн ингээд одоо харж байгаа компаниуд бол нэг тийм бүх юмд нь ойлгоод ирэх юм бол энэ залуучууд бүх юм ингээд гарын доор байхад бол манайхан чинь тогтохгүй шүү дээ. Одоо тамирчингуудаас бол өрсөлдөөл аваа гараад байна. Ганцхан бид нар нөгөө хоол хүнсний бүтээгдэхүүнүүд нь гаднаас орж ирдэг те. Тэгээд манайх үйлдвэрлэл айгу орно шүү дээ. Экспорт биш дандаа экспорт гаднаас оруулж ирдэг тийм импортлж оруулж ирдэг тийм одоо жишээлбэл гадаадын тамирчин бол 4-5 мянга 7 мянган долларын цалин авчиж байгаа тийм тэгэнгүүтээ 2-3 мянган доллар нь хоолндоо зарцуулж байгаа юм тийм тэгэд манай чинь 400 долларын цалин дундаж гэж шүү дээ тийм тэгэхэд 2-3 мянган долларын хоол идчихэж байгаа тэр чинь энэ яаж амьдрах вэ яаж тамирч тэг ханаас тэгэхээр энэ дасгалжуулагч энэ тамирчингууд чинь бүгд хөөх юм дор бүрээ хувийн дасгалжуулагч хийдэг. Хувийн дасгалжуулагч тэгэл бас танил таал ингээл бүгд л нөгөө Монгол хүмүүс чинь эргэлт ирэхээр энэ Вэлнесийн төрөл маань бол 2015 онд анх туршилтаар дэлхийн холбоон дээр танигдсан төрөл байгаа. Тэгвэл одоо холбоо ярьсан байгаа байхгүй юу гэхээр Вэлнесийн төрөл одоо энэ яг хөнгө атлетик гүйдэгтэй доошоо суур эсвэл хүндийн жинд ордог охтуудын хөлөөд хөл гоёны үзэх нь яг дийлэн том байдаг байхгүй. Тэгээд энэ охтуудаа бас ингээд фитнест ингээд орохоор хөл гоён тундаад байдаг тий. Тэгээд энэ төрөлд ингээд wellness гэдэг нь өөрөө англиар бол ингээд эрүүл гэж байгаа шүү дээ тий. Эрүүлтэй. Тэгээд энийг бодибилдингийн холбоо, дэлхийн холбоо ярилцсан. Үнэхээр эрүүл төрөл юм аа. Энэ юу гэхээр цаанаас нэг хөвгөлтэй эрүүл эмэгтэй хүний бие галбар гэхээр дээш одоо дир шиг байдаг шүү дээ тий. Дээшээ жижигхэн чэдсэн хэсэг баг, доошоогоо том байгаа шүү дээ. Эрүүл эмэгтэй хүний галбар байхгүй. Манай ч юм болохоор ихэнх нь тэг хэлбэр байдаг байхгүй. Одоо тэгтээ гайгүй болцсон. Энэ чи яг нөгөө хоол хүнсээ дагаад байхгүй. Манай ч нэг гурил мах идэд байдаг болохоор эмэгтэй хүний баланс нь хүртэл ингээд нийтээрээ хөрөх юм хөл үзэг муутай тэгж битсэн сах. Одоо ингээд залуучууд ингээд нийт ингээд та нар ингээд ажиллаж байсан. Би л 20 жилийн өмнө ингээд ажиллаж байхад бидний үеийнхэн болон биднээс дээш үеийнхэн нэг л зээч доошоо авшигт төлтөл идэг гэсэн чинь эмэгтэйчүүд те. Одоо эмэгтэйчүүд бол ингээд дандаа ингээд бондгор байгаа зү. Энэ юу гэхээр нөгөө давхар одоо янз янзын нарийн ногоо иддэг, янз янзын одоо самшиглаад иддэг. Бүх хүнсний юм илд болцсноос бидний одоо нөгөө эд хоол хүнсээр бидний нөгөө генетик хүртэл өөрчлөгдөд байгаа байхгүй. Уг нь бол зөв генетик нь тэр байхгүй. Тэгвэл манайх нөгөө дэндүү нөгөө Монгол ор маань бас хоол хүнсний тижил тухайн үед бол байсан юм шиг байна. Энэ төрөл маань болохоор тэр
тэр эмэгтэй хүний wellness гэж эрүүл төрөл нь болохоор яг ингээд балансыг барьдаг дээшээ жоохон жижиг мэдээс спорт юм чинь те чанга хатуу одоо булчин томтой байгаа боловч бас эмэгтэй хүний нөгөөд биенийг айгүй гоё онцолж харуулсан бодибилдинг төрөлтэй. Тэгээд одоо манай ч нөө бодибилдингийн төрлийн тамирчин байдаг байхгүй Монголд. Бодибилдингийн төрлийн эмэгтэй тамирчин байдаг байхгүй. Та бол нэг тийм байхгүй. Эрэгтэй тамирчин бол байдгийн тийм. Одоо бол яг энэ wellness төрлөл бол яг одоо Монголдо бол нэг хэдэн охтуу сая орсон. Тамирчингуудын нодлон би тавьсан энэ холбоонд 2 жил дараалал. Тэгэхээр wellness одоо яг хөгжиж байгаа болохоор одоо шин гарч байгаа. Тэгээ сая би яг анхных нь энэ олон улсын тэмцээнд яваад өөрөө нөгөө тавьсан үн чи хэцүү мэриж байгаа те өөрөө одоо тавьсан чинь нодлон жил өөрөө яг улсын аваргаар яг энийг үзүүлбэн тоглолт болгоод холбоондоо үзүүлээд өөрөө тавьсан багтаа. Тэгээд энэ жил бас яг энийгээ батлаад те олон улсын тэмцээнд надад бол энэ олон жил тэмцээнд явлаа. Гэхдээ нөгөө алтны дайтай хүрэл би авч үзээгүй. Одоо энэ бол тийм энэ бол маш их үнцнээр ирлээ. Тэ би маш их одоо мэдээд судлаад дасгалжуулагч юм зүг гэж яриад байгаа боловч өөрийнхөө нөгөө судалгаатайгаа өөр дотоод хүнтэйгээ айгүй төрсөлдөж байсан байхгүй. Одоо би болох болов гэл тэ бас гаднаас нь хүмүүлчихгүй шүү дээ тэ. Яг энийгээ өөрийгөө би яг за юу ч гэсэн дөртөө юм байна гэдгийг сая энэ Азийн аваргаар тэ мэдээд тэгээд мэдрээд олон улсаас Азийн аваргатай хүрэл медаль авчирч ингээд. Миний хувьд бол маш их том амжилт. 2000 онд төрсөн одоо нэгээд гэр бүлээрээ тэгээд тэнцээ очиад нөгөө хоолгүй газрын хүн чинь нөгөө айгүй хоол идэх тийм янз янзын одоо гэрте хөдөлгөөнгүй нөгөө төснөө орон чинь гэрээсээ гардаг байхгүй. Ер нь бол айгүй хязгаарладаг эмэгтэй хүн гарахыг тийм. Тэгээ нөгөө гэрте байгаа сургууль одоо зөвхөн нэг хийн ингээд яхаар их Монголдо нөгөө хөдөлгөөнтэй байсан юм чинь нөгөө таргалт юм аас. Тэгээ би нөгөө фитнест ингээд яваад ингээд янгууд нөгөө анх нөгөө балетын суурьтай байсан болохоор айгүй хурдтай хөгжөөд тасгалыг хийгээд тэгээ хөгжөөд янгууд нөгөө залуучууд маань хүмүүс айгүй их мэддэг юм аа. Яг би болохоор яг тэр үед 2002 оноос болохоор уран сайхны гимнастик болон бассейн каратэгээр хичээлдэг гэсэн байхгүй. Яг тэр үед болохоор тэр фитнесийнхэн дасгалжуулагч байхгүй болоод усан бассейнийхэн дасгалжуулагч байхгүй болоод тэгээд нэг хүний оронтоор 6 сар нөгөө төр зөр ажиллаад яагаад ажилласан гэхээр нөгөө намайг чинь бид нар бас тэгдэж шүү дээ. Гадны хүнийг бол бид нар одоо Монгол дасгалжуулагч байлаа гэдэг гадаад хүн байвал гадаад хүнд итгэдэг тийм ээ. Тэгдэг те. Тэгдэг байхгүй. Яг л тэр бол ерөөсөө хааж туршлага би ч их олон жил тэгээ гадаадд ажиллаж байгаа юм чинь. Гадаад очин гадаад чинь мэдж байгаа гэл те. Хин гэдэг тэгдэг. Тэгэхэд Монгол хүн өөрөө амар их сурцсан байдаг. Өөрийнх нь хэлээр дөхүү бүр аягуулсан ойлгомжтой заах гэдэг надад. Тэгэхэд тэр гадаад хүн гадаад гэдгээрээ л илүү юм шиг. Тэгээ яг тэдний газар болохоор нөө багшгүй болсон төр зурдаг гадаад юм чинь чамд хүн болгон итгэх нь та тэгээд эндний бассейны багш игээд тэгэж. Тэгээ би энэ бассейны багш надад тэгээд ингээд фитнестэй яа. Тэгээд фитнестэй хийгээд өөрөө бас хажууд нь фитнесээ авч фитнесээ хийгээд ингээд орж гарч явж байгаа фитнес гоё болгоноод натаа хамт хийдэг шавнар маань октод маань ихч нар маань хаалтан хүмүүс маань тэр та ингээд ийм тэнцэн байдаг шүү дээ. Ийм юмд орж үзэхгүй юм уу? Таас тэгээ болно ш та бол Япон юм чинь гэл. Монгол гэж яахгүй шүү дээ. Япон гэдэг нь бид нар карате ястай Аз хүүхнүүд аймаар гэл тэ. Тэгэл тэгээ байнга тэгээд хаж хүн нэг хоншуулаад ахаар чи нэрээ үздэг юм билүү гэл. Тэгэл орж ирэл тэгээд анхныхаа галтаа бол тэгэл нөгөө миний спортын юу тэгж үлсэн байхгүй. Монголдо бол бас нэг яг явахаас өмнө бас ээж маань хөтлөөд нэг фитнест оруулж ирсэн баг. Тэгэл одоо боддгийг шүү дээ. Одоо охтууд ингээд харж яхад ээж аав нь хөтлөөд ирэхээр яг л тэгж орж ирсэн байхгүй. Хараал тасгалын хийгээд аэробик хийх гэж боо юм болдог. Одоо тэгээд эхний үед бол айгүй хэцүү байдаг л шүү дээ. Хийхгүй те хүн айгүй залах байдаг байхгүй. Сураагаа болохоор шантраад очмооргүй санагдаад одоо ээж аав нь бэлтгэл хийхээр хийхгүй те. Юу яаж иж жаад хурдан дуусаас минутын цаг нь явахгүй те хурдан л энэс гарах юмсан. Тэгээд хажууд нь суугаад чи ингээ хийлгэж чад сүлдээ тэгээ орч хараад
Хаана энэ хэр фитнестэй болгочтой. Дасгалжуулагч гэдэг юуны төлөв ингээд байгаа гэхээр их олон хүний сэтгэл зүйдлэр ажиллаж штэ тий. Одоо таны ямар мэрэгчлээ та одоо суугаа ажил хийдэг бол йогагүй ажил хийдэг бол та хурдтай хүн бол тий өглөөний хүн бол эсвэл өглөө болчмошис ирдэг хүн бол оройд одоо шуушиг байдаг ч юм уу тий. Энэ бүхэнд нь яг нюансыг тааруулаад дасгалжуулагч бол айгүй мэрэгжлийн талд зөвлөгөө өгөөд одоо та хэдэн цагийн үед орой сэргийг үед юм өглөө сэргийг үед юм уу тий. Тэгээ та хэдэн цаг чинь завтай байдаг тий. Айгу орой яг унтамхай үед нь хийгээд байвал хийж чадахгүй шүү дээ тий. Өглөөч юм. Эсвэл би ингээд дургүй юм аа. Тэгвэл та гадаа гараад гүйдэг юм уу тий. Ингээд 30 минутаар 40 минутаар ингээд янз янзын дасгал хийл гэж ингээд дадшуулаад ахаар хүн 75 хоногийн дасгалгүй энийг хийхэд ингээд орчдөг гэж байгаа. А тэгвэл бид нар ч нөгөө яг манайх одоо би багшгүй гэж хэлж штэ тий. Одоо зөвхөн мэдээж бодибилдингийн тамирчингууд өөртөө дасгалжуулагч гэдэг зөндөл багш нар гарцсан байгаа. Гэхдээ ер нь нийтлэх нь бол яах вэ? Тэгээд буруу юугаар заагаад тий. Заавал тэрийг хэдэн удаа 15-аар хийгээд заавал хэдэн минут хийгээд тэг хүнээ жоохон тэгж яагаад гэх юм бол өдөрхий хүчлээ дурлуулах хэрэгтэй л доо хүнийг бүх юм сонсон шүү дээ. Бүх юм тэгэл орж ил бид нар ингээл сүлдээ найз нөхөд болоод эмэгтэйчүүдтэй ингээл амьдралын нэрэл бүх хөл юм сонсон шүү дээ. Ярих үг. Тэгээ мэдээж энэ багш гэж тангараг өөрөсөн болохоор хүний имийг ярихгүй шүү дээ. Сэтгэл зүйч хүн би хүний имийг хүнд яриад байвал тэр хүн надад итгэж болдог ч юм дээ. Тэгэхэд их сонсдог ч юм уу юм ингээ баттаа сонсдог болохоор найдаж ирж шүү дээ. Яг хүн болгон өөрсдийнхөө спортыг супер гэж ярина л да. Гэтэл энэ батлагдсан юм байна шүү дээ. Спортын хаан тий бодибилдинг гэдэг чинь яагаад ингэж байгаа вэ? Тэр бүх спорт дотор байж байгаа хурд хүчний төрөл нь манад байгаа байхгүй. Заавал ч бүх спорт бол булчин явж иж булчин томорж иж тэр бэр байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөр өөрөөр тайлбарлах байх л та. Би бол ингэж тайлбарлана. Манай болохоор бодибилдингийн нөгөө дэлхийн холбоо нь болохоор антидопинг ВАДА гэдэг одоо байгууллагатай хамтарч ажилладаг байгаа. Тэр нь болохоор ингэж манай дэлхийн айгүй өндөр чансаатай байгаа болохоор одоо хүртэл манай хүрэл медаль аваагүй шүү дээ. Манай төрөөгүй шүү дээ дэлхийн аваад. Манай одоо яг 6-д орсон дэлхийн аваргаас 6-д орсон тамирчин маань дөрж хэд тамирчин маань гавьяд байдаг. Манаас нэг л гавьяд орсон байна. Тэгээд яг дэлхийн холбоо өөрөө ВАДАтай хамтарч маш их цензур өндөртэй байдаг байхгүй. Дэлхийн холбоо юм чи мэдээж сэргээ шиг мэдээж л хүлэн зөвшөөрөхгүй шүү дээ. Энд чинь дэлхийн холбоо юм чинь зүгээр нөгөө өөр нөгөө Азийн холбоо биш байхгүй. Азийн холбоо бол зөвшөөрдөг байхгүй. Тийм. Тийм Азийн холбоо бол өөрсдөө төрийн бас байгууллага бас л өөрсдийнхөө Аз дотор байдаг болохоор өөрсдийнх нь тэдний үйл ажиллагаа бидэрт байна. Энд чинь яг дэлхийн юутай болохоор. Энэ чигээр явал хоёр талдаа ашигтай байх. Тамирчингууд талд ашигтай байх. Яг нийгэмд одоо толгойг нэрвүүлж шүү дээ. Энэ дэлхийн аварга, тэр дэлхийн аварга гэл ийм баахан дэлхийн аварга гэл тийм нөгөө спонсор байгууллагт бол мэдгүй хүмүүс воо дэлхийн аварга юм биш үү? Тэ сенсацлаа. Энэ бол тамирчинд бол хэрэгтэй. Бодибилдингийн яг Монголын хувьд бол нэгдвэл ууг нь бол тэ хүчтэй болно. Гэхдээ нэгдэж боломгүй юм байхгүй. Дэлхийн холбоо чи нэг байсан. Тэр 2010 оноос хуваагдсан. Тэгэхээр энэ допингтай тамирчингууд орж ирээд тэгээд мэдээж допингтай тамирчин нэг тамирчингаас илүү харагдаж шүү дээ. Тэгээд төрүүлээд байгаа болохоор энэ дээр нь арга хэмжээ аваад ингээд яваад тухай эдэн арга хэмжээ аваад явсан ч зарим одоо эрх мэдэлтэн хүмүүс тэр чинь ганцхан нэг хүний биш шүү дээ. Тэр маш том удирдлага явж шүү дээ. Доор нь 40-50 хүн ажиллаж байгаа тийм. Тэгмүүд саналаараа одоо энэ чинь бас яг улс төр шиг хоёр одоо нам гэдэг шиг хуваагдаад за тэгвэл яа тийм бодибилдинг зарим хүмүүс нь тэгж байгаа байхгүй. Бодибилдинг чинь допинг бол явахгүй шүү дээ гэдэг ч юм те. Угаасаа гэдэг. Тэр хэсэг хүмүүс нь Азийн холбоо байгуулсан байхгүй. Нөгөөх яг энэгээрээ спорт шударга байна гэдэг хүн дэлхийн холбоо. Манайх чинь 210 орнтой. Азийн холбоо бол 5 орнтой. Тэ 5 одоо орн ч юм ордог те. Нэг хэцүү хөлт юм. Тэгээд эн чинь дэлхийн бодибилдингийн нөгөө холбоо нь өөрөө хоёр болчихоор чинь манай Монголд нэг холбоогоо дагаж ирсэн хүмүүс чинь бас дотроо нөгөө тэднийга дийдүүлээгээ дагаад хуучин клуб байсан л би эдэнтэй найз юм чинь энийгээ дагана гэдэг ч юм уу тийм Монголын бодибилдинг холбоо Азийн холбоог тахчихгүй.
Тэнгүүд нөгөө манай энэ шинээр дотроо бий болсон одоо хөгжлийн холбоо чинь болохоор бид нар угаасаа дэлхийн холбоогоо энэ чинь цаашдаа ирээдүгөө болоод энэ чинь эрүүл мэндэ бодохын тулд те хөгжүүлэхийн тулд те юу яахын тулд дэлхийн холбоо тагцсан байна. Ингээд зарим тамирчингууд Азийн холбоо мэдээж 5 оронтой хэмжээ дэлхийн аварга болох нь амархан шүү дээ. Зарим манай дэлхийн аварга дээр бол одоо зүгээр өрсөлдөгчгүйгээр дэлхийн аварга зөндөө байгаа шүү дээ. Өрсөлдөө ганцаараа ч 3 4 одоо ч дэлхийн аварга болсон. Тэ? Тэгэхээр өрсөлдөгчгүй. Тэнгүүд эн чинь юу гэхээр эргээд нэг ивент битгэж компанидаа ч юм уу нийгэмдээ айгүй чинь яг л мөнгө л хийж байгаа юм чинь. Мөнгө болцсон байна шүү дээ. Тэгээд тамирчингууд одоо өөрсдийгөө гаргахын тулд гэсмэс нэг баг оронтой холбоонд л та боддоо та тамирчин байг баг оронтой холбоонд л хүчин үзэх өрсөлдөгчтэй гарвал амархан биз дээ. Гэхдээ бид нар нэг 200 эдэн оронтой газраас гарна гэдэг чинь бид нар чинь 23 29 жил хүлээж шин. Хүрэл байхгүй. Ингээд энэ холбоо чинь ийм утгатай байхгүй. Хоолны дэглэм бол маш чухал хүн яг жингээ буулгах гэж байгаа. Гэхдээ одоо нөгөө бидний одоо сушка гэж явагддаг тий тамирчингийн хоолны дэглэмийг бол зүгээр ердийн хоолны кето дэглэм ч юм уу хоолны дэглэмээс шал өөр юм байхгүй. Хүмүүс андуураад тамирчингийн дэглэм бариад шантраад байдаг байхгүй. Тамирчингийн дэглэм бол биднэрт яг тэр нөгөө хүн төрлийн спорт одоо хүнд яг тэмцээний ойр зүгийг хийж байгаа хоолны дэглэм чинь маш ондоо байхгүй. Тэгэхээр зүгээр энгийн хүнд бол тэгж хоолны дэглэм бид нар шиг дахианы зээж мах идэл тэ будаа идэл усаа хасаал тэ тэгэл давс мөсгүй тийм шаардлага байхгүй. Зүгээр жоохон гонхгүй тостой хайрсан юм баг идэл зөв юмнаас багаар идэл тэгээ гурил будаага баг идэл эн чинь л яг зөв юм аа. Тэгээд ойрхон хоол идэх нь энэ л хоолны дэглэм байхгүй. Манай монголчууд аягүй хитрхийн үед шүү дээ. Өвлийнхаа эд шиг идэл зүсч идэл ингээл ягаа шин босч ир буузаа идэл ингээл хит хэлаг. Тэр хүмүүс л хоолны дэглэм байр ихээр өөстөө нөгөө зааж байгаа хэдэн багш нар нь гүйж ирэхээр гясмас тураагаад гясмас үрдэн ингэ яачих өөртөөхөө нөгөө спортныхаа хоолны дэглэмийг барилчдаг байхгүй. Тэгмээ нөгөө юм чинь жоохон барьж байгаа цуцчдаг. Өөг нь бол тэгж эхлэхгүй. Эхлээд юу гэх юм. Эхлээд гурилыг хасаад те багаар эхлээд досыг хасаад багаар давсыг хасаад тэгэл зүгээр нөгөө ердийн хоолыг багаар зөв хийдэг тийм л болгочвол тэр чинь тэгэл хоолны дэглэм. Тухай дээх үед бол туранхаал бол мис гэл те одоо миснер гэх юм бол яг миснер ингээл тайлаа харахад бол фитнес мис одоо фитнес тийм тамирчин эмэгтэйчүүд ер нь монголчууд аягүй сайн ойлгож шин. Маш гоё биетэй хаатай бүх юм чанга байд юм байна гэдэг. Хойд зүгээр өндөрж туранхаал байж бол өгцөг бүхс байна те өгцөг гоё байна те зүгээр нэг шилбасан л байвал гоё гэл те тийм л бид нар нөгөөд хоол хүмсэд байгаа тийм л боловсралгүйсэн байхгүй. Одоо тэгэхэд чинь тэд нар чинь эргээгээд иччихэж шин. Нэг зун очоод нэг газар төрөх ч юм уу нэг хаачсан одоо бүх юм хүччихлээ шин. Ийшээж талаа хэрэглээ, тийшээж талаа хэрэглээ бүх хүн явдаг болчихлоо тийм ээ. Тэгээд тэнд ч очиод Монголдо гоё гэж туранхай чи гоё болж хувьсын танаас бид манайх чинь далаагүй ор юм чинь. Тэгээд ийстэй ингээд далаатай газар очингууд нөгөө туранхай идэх хувцас тойлох бүх юм сэллээ. Цав цагаан нар хараагүй. Цав цагаан би чи босч чадахгүй ичиж байгаа байхгүй. Тэгээд яг тийм хүмүүсийн чинь хэд хүмүүс чинь яг эргээд энэ өөх юутай байдгүй гэхээр яг дотоод нөгөө гаднах давхраа өөх дотор өөх гэж байдаг байхгүй. Дотор өөх байвал бүр муу. Тийм хүмүүс чинь дотор өөх байдаг байхгүй. Дотор өөх чинь байх тусмаа дотор ирэхтэн илт бүрийг одоо юу гэх юм та нар ингээл цаашаа бүхэл юм үүсгдэг, өвч үүсгдэг байхгүй. Энэ юу гэхээр зүгээр туранхай юм чинь ирүүлэн гэж хөдөлгөөн. Тэрийг чангалдаг. Энэ бол яг л бас л фитнес спортоор тэрийг чангалдаг. Гүлгэр байх хэрэгтэй байна шүү дээ. Тэр нэг бол би дасгалжуулагч хүний хувьд бол ингэж хэлэхэд одоо хүн болгон гоё тий муухай хүн гэж байхгүй зүгээр бие жоохон арчаа тайхан шиг аваачдаг тий тэр хүн одоо ямар ч хэлбэртэй ч юм уу төрсэн байж болно шүү дээ тий намхан бүдүүн ч юм уу тий намхан богинохөлтэй ч юм уу бие жоохон гоё спортлог тий зэгзгэр аваачдаг тэгээд биендээ их анхаарал өөртөө арьсандаа одоо эрүүл хоол идэх гэдэг чинь арьс нүд одоо юу гэдгийг хаарцтай нүдний цагаан тий өнгө бүх юм ингээд хүмсгуруу тий бүх юм эрүүл байж ажил ингээд
бүгдээрээ нийлээд л гоо сайхан зохицоор тийм. Тэгээд мэдээж хамгийн чухал миний харддаг юм бол хүний яг дотоод нэг санаа одоо зан характер мэдээж нэг өөрөө айгүй гоё одоо юу гэдгийг хүн огцон юм дүрс одоо юу янз янзын хүний характер байгаа л та тийм. Гэхдээ нөгөө дийлийнх нь нөгөө айгүй гоё тийм өгөө өмөр сайхан сэтгэлтэй байж хүний яг нүүрлүүд яг ингээд цацарч идэг байхгүй. Тэгэхээр яг хүний ингээд сайхан сэтгэлээр өсөх хүнийг айгүй гоё чимжидэг гэж боддог. Өөрийгөө ингээд үнэхээр брендер гоочод гоё байлгач гоё байсан мөртлөө доторх нөгөө хүн өөрөө нөгөө тэр нөгөө атаархлын те эмгтэжүүд ганц нэг тохиолддог юм зөндөө дийлэх нь атаархлын тэрний үед юуны юм ингээд явагдаад их юм бол тэр гоо сайхан ерөөсө харагдахгүй дарагдана. Айгүй гоё ингээ өгөөмөр те юмд айгүй чин сэтгэлээсээ те хийн байж л эмгтэй хүн айгүй гоё харагдана. Facebook аминдаа чадлаараа хөтэлдэг байхгүй. Тэгэл яг юу байна гэдэг үг л миний дург үргэлж өвчтэй. Би бол бусдыг юу вэ гэж асуух надад тийм зав байхгүй. Тэгэхээр юу вэ? Юу хийж вэ? Яагаад тийм ажилгүй юм те? Юу вэ гэдэг. Тэрний амьдрал болохгүй юм гэдэг ингээд гомлоод байгаасаа те. Бүгд завтай. Юу вэ? Юу тийм уйдаал юу вэ гэл. Энэ ингээд миний ингээд дүрс гэж ингээд уур хөрөч юу вэ гэхээр би ингээд авдагчгүй блоклдог шууд ингээд яа. Тэгэхээр юу вэ гэж хандж байгаа юм уу? Хүн болвол тийм л хунталахгүй. Тэгэл нэг уйдсан те залуучуудаа хэлүүл зөндөл юм байна. Өглөөд бол зориг байгаа те зоригынхаа төлөө шиний ч хэлсэн одоо хинч юу ч хэлсэн ч гэсэн нэ те өөрийнхөө юм маш их үнж байгаа. Бусдыг одоо охин аваад сонсохын сондсоо хамгийн гол нь бид бүгд залуучууд бол бүх юм залуучууд чадна шүү дээ. Ганцхан залхууг л байх хэрэгтэй. Маш их шантрахгүйгээр одоо нэг хаалхаг бол дараагийн хаалхаг нэгднэ гэж ярьдэн шүү дээ. Ерөөсөө хизээ энэ хаалгач нэгдэх юм бэ гэж нэгтгэс нүмэн шантраад байдаг байхгүй. Тийм байхгүй хотлоо ингээд яриад байдаг. Үнэхээр хүн хөдөлмөрлүүлээ шүү дээ. Бүх юм чаддаг байхгүй. Болохгүйгаас болохыг шүүрч чаддаг. Энийг голоосоо өөртөө будалшуулаад тий. Өөрийгөө одоо залхуугууд болоход бүх юм бид нар чадчихж байгаа байхгүй. Бүх талд хөгжиж байгаа. Тэгээд Монгол хүн чинь жишээ Монгол чи дэлхийн талыг эзэлж байсан. Дайчин удамтай бидний ген би хоромсон тий антом шал өөр байхгүй. Бид нар ганцхан одоо нэг залхуугаас болоод хит залхуу болоод байна. Тэрийг л ингээл өөрчлөл нийтээрээ тий мэдээж ажилласан хүмүүс байгаа. Гэхдээ нэг нийтээрээ тийм болчихвол манай өчгөө тий. Тэгээд өөр залуучуудаа урайлж эхлэхэд спортоор хичээлэхээр муу юмнаас их хол байдаг. Харамсдаг шүү дээ нэрчүүдийг харахаар миний хувьд харамсдаг байхгүй. Хайрын залуу нас тий арх угаал хайр. Найрхнаас бол амьдрал сүрж байгаа байхгүй. Нэг хүний гэр бүл чинь юм уу тий нэг хүний нэг газар юм уу хэрэгтэй хийгээл тий тэр бүтэн амьдрал ингээ нэг хүний хохироод өөрийгөө хохироод тий амьдралаа дуусгаж байгаа. Энэ юу гэхээр завтай байсан юм байхгүй. Завтай агаад би бинийгаа ингэж татсных л ингээд хөдөлмөрлөөд уртгаа хараад юм хийжсэн бол өдөрт гээд харамсахгүйгээр амьдрах зөндөө боломж байна шүү дээ манай Монголд. Зугаацахтай зөв болсон зугаацах хэрэгтэй. Хамгийн гол нь залуу хүн бол бид нэр алдаан дээр сурдаг гэж хэлдэг шүү дээ тий. Алдаа л баг гаргасан гэж хэлдэг шүү дээ. Алдаа л баг гаргачвал тэгээ амьдрал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр алдаа гаргасан болоод тэр алдаагаа нөхөх гэж явсараад хамгийн амьдрал тусдаг. Sono umane situazioni, quei momenti fra di noi, i distacchi e i ritorni, da capirci niente poi, già come vedi. Иччгүй өдрөө шүү дээ. Бас нэг ядарсан юм. Тэгэхээр би энэ ядраад байна те. Гэхдээ би хийх ёстой байдаг те. Тэр үед бол метал рок сонсон шүү дээ. Хард рок сонсон те. Тэр чинь ингээд нэг хөгжмийн бэст гэдэг байгаа шүү дээ. Тэр метал рок, хард рок сонсохоор хүмүүс ойлгохгүй байна гэх юм. Яг ингээд
тэрийг ойлгох гэж яваал ингээл нэг цаг маг ингээл 30 минут сонсож яхад нөгөө тэр урсгалыг ойлгох гэж явж байхдаа сатаараад тэр ирчэнд нь бэлтгэлээ хийдэг байхгүй. Зарим үед амар өөрөө ингээд одоо хоол хүнс ингээд бас жирийн үедээ бол тавигдсан тийм айгуу гоё нөгөө хоолны дэглэмгүй ингээд хараад энерги нь одоо ингээд нөгөө биений энерги нь илчин их байгаад байгаа үед болохоор хүн ингээд өөрөө айгуу хиперактив болчдөг байхгүй. Хиперактив байгаа үедээ бол тэрийг аваад шидмээргүй гэдэг үедээ айгуу гоё жинхнээсээ тийм уянгийн дуу сонсоод ингээд удаан ингээд хийгээл ингээд уянгийн дуу сонсоод 7 хоногт 3 хоног 1-2 хоног гарааг байх сонсоод байд. Яг тэр одоо тэр дуучин уран бүтээл хийгээд байна шүү дээ. Би ганцхан тамирчин гэж бүх юм сонсож байгаа шүү дээ. Тэр урлагийг таниулах гэдэг шүү дээ. Тэр одоо ямар урсгал гэхээр тэр үгээрээ юм уу? Тэр урсгалаа тэр хөгжмөрөө юу энэ мэдээж нийгэмд л нэг юм сайн сайхны төлөө хийж байгаа хипхоп гэхээр одоо нийгмийн муу сайхны ингээд ярьж байгаа гэдэгтэй адилхан тэр чинь бүх хүмүүс урлагийг өөрийнхөө урлагаараа дамжуулаад нийгмийг ингээд өөрийнхөө одоо нөгөө тань мэдүүлээд те хүмүүнийг ингээд байна шүү дээ мотивашн. Тэгэхээр бүх юм руу би бүх салбар руу ингээд сонсдог. Тэгээ бүх юмнаас мэдээлэлээс одоо улс төрөөсч байсан бүх юм хоцрохгүй байхыг хичээдэг. Энэ миний нөгөө тэгтээ сонирхолтой зам тайл холбоотой байна.